Сонсголыг хүмүүс сонсох гэж хийдэг. Сонсож байгаа утгаараа л ач холбогдолтой. Эндээс чинь бид нар бас эрх зүйн орчинд ямар өөрчлөлт гарах вэ гэсэн дүгнэлтээ гаргана. Тэр нь бол улсын их хурлын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд хамгийн чухал. Тэр өмнөх удирдлагууд яагаад ирэхгүй вэ? Нямбатар дарга ажицсан гэдэг хүмүүс асуух юм. Тэр юуны чинь бол өөрсөн. Бас өмнөх даргууд дарга нарын бүгдэрийн одоо дууд мэдээлэл бол хөргүүлсэн тамгын газраас. Ийм мэл. Энэ хуулиараа ингээд заавал ирэх албан тушаалтан хүн бол ирэх үүрэгтэй. Албан тушаалгүй хүн бол энгийн иргэнгээд заавал ирэх үүрэг байхгүй гэдэг юм билээ. Гэхдээ одоо тэр хэмжээний том хот өдөржсэн тэр хэмжээний төрийн албан хаагч байсан хүн бол ёс зүйн хувьд бол ирэх ёстой байхгүй. Чи хүмүүс хүлээж штт. Мэдээлэл сонсомоор байна. Тэр одоо яг энэ сонсгол дээр хичнээн хэмжээний баримт цугласан байгаа вэ? За мөн одоо хичнээн гэрч оролцогч нар оролцож мэдээлэл өгч байна. Одоо нийтдээ 100 гаруй оролцогч нар бол оролцсон 2 өдөр нийлээ тийм ээ. Тэгээд энэ төрийн албан хаагчид бас нэг 70-80 хүн бол өчтөр өнөдөр 2 сууж байна. Гишүүд оролцож байна. 2-7 хоногийн дотор л ойролцоогоор шинжээч нар ажиллалаа. 10 хүн ажилласан. Маш их бичиг баримтан дээр. Тэр нь бол гол зөрчлүүд бол илт ойлгомжтой байна гэж харагдаж байна шүү дээ. Өнөөдөр өчтөр өглөөний сангийн яамны сангийн сайдын танилцуулга, сангийн бодлого ер нь яаж юм, төсвийн бодлого яаж юм гэлсэн. Өнөөдөр бол энэ том төслүүдтэй холбоотой эрх зүйн шийдвэр гаргалтын болоод худалдаа авалтын зөрчлүүд. Тэгэхээр энэ дөр бол алдаа илт байна. Бага алдаа нь яагаад онцгой анхаарах хэрэгтэй болчиход байна гэхээр хэмжээ дамжаа тэр одоо хэдэн 10 их 80 төгрөгөөр тооцогдох хэмжээний ийм төслүүд зохиожоод тэрийгэ хэрэгжүүлэхийн тулд түмэн янзын компаниуд байгуулад тэр компаниуд нь зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээ биш орон даяар үйл ажиллагаа явуулаад тэгээд хувийн хвшлийг хийдэг ажлуудыг барьж авч хийгээд тайлан тооцоо төлөвлөгөө нь бас ил дод биш шаардаж жоохон мэдээлэлрүүлдэг ийм байгаа учраас энэ дээр хяналтаа сайжруулах дээрээс нь эрх зүйн зохицуулалтын дээр бид нар төсвийн хязгаарлалт хяналтыг оруулж ирэхгүй бол одоо параллел улс үүссэн байна. 2-7 хоногийн дотор одоо яг энэ баримтуудаа цуглуулж хянсан гэж шүү дээ. Тэр зарим гишүүдийн зүгээс бол одоо энэ давчуу хугацаанд энэ олон хуудас баримтуудыг хяншаалгахад бас алдаа гарсан байна гэдэг зүйлийг хэлжээд ер нь яг энэ 2-7 хоногийн дотор энэ бүх баримтуудыг хяншаалгахад асуудалгүй юу одоо шинжээч нар хэрсэн ажилласан гэж бодож байна. Ямар нэг юм чинь хугацаа өгөгдөл гэж байгаа. Тэгээд тэрэндээ тааруулж ажиллана шүү дээ. Тэ. Тэгэхээр би бол богино хугацаанд ийсэн гэхдээ хангалттай хугацаа гэж бодож байна. Үндсэн зарчмын дүгнэлт гаргах болно. Сонсголт нэг талаас ингээ олон нийтэд одоо мэдгүй хэрэгцээтэйсэн зүйлийг ил болгож байгаа давуу талтай чи энийг нөгөө талаасаа зарим гишүүд бол улс төрч нэг улс төрийнхөө оноо суглуулах хэрэгсэл болгож ашиглаад байгаа шиг байна л да. Одоо энэ сонсголт оролцож байгаа гишүүдүүд хоёр тал олоо болчихсон. Нэг тал нь нийслэлийн төлөв өмөрөд нөгөө тал нь болохоор бас нэг улс төрчиг хэрэгсэл болгоод байгаа зүйл ажиллаж байна. Гэхдээ хэрэгсэл болгоно л үстэй. Тийм хэрэгсэл улс төрч тэмч улс төр юм шүү дээ. Хүмүүс тэрийг сонсно. Одоо бол нийгэм бас арай өөр болчиход байна шүү дээ. Одоо худлаа хин яриад байна. Энэ баримжаатай ярьж байна. Тэрийг сонсож, дэнсэлж дүгнэлт гаргах нь бол аль хэзээний үр дүн. Тийм. Одоо энэ ингээл сонсоод игээд нэг хүн баримчилж авч явбал ийм зүйл бол тэр хууль ёсны байгууллагууд нь хийж байгаа шүү дээ. Өчигдөр бол сонсгол дээр авилгатаа тэмцэх газрын нэг мэдээлэл өгөхөстөө хөтөлбөрт орсон байсан. Мэдээлэл өгөхгүйгээ бичиг явуулсан байсан. Өөрөөсөө байх мэдээлэл өгөх шаардлагатай шаардлага тавьсан дагуу ирж мэдээлэл өгсөн. Тэгэхээр тэр чиглэлийн ажил нь бол хийгдчихлээ. Сонсгол одоо яг хийгдэл өгдөг те маш олон сонсголууд болж өнгөрлөө. Яг цаашдаа яг ямар үр дүн гарч нийслэлийн төслүүд цаашаа ер нь яаж явах вэ? Нэг том юм ямар хүлээлт вэ? Окей. За ингээд нийтийн мөнгийг шийдвэрлэхийн тулд та бид бүгдээрээ цуглаж байгаа шийдвэр гаргадаг тийм ээ. Тэгээ шийдвэр гаргаж байгаа хүмүүс чинь өөрсдөө нөгөө нийтийн мөнгийг зарцуулдаг компани, төрийн байгууллагуудын захирал болсон байна шүү дээ. Тэгэхээр одоо найз нь за би чиний компаниг дэмжлгүй яах уу гэдэг нэгнийхээ төсвийг баталж өгөө нөөргийгөө батлаад ингээд дундаа найрлаад байна. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгч одоо энэ гаргасан мэдээлэлээр бол 45 төлөөлөгч чинь 43 байгууллагын одоо тууцтай мөнгө гүйцэтгэх захирал байна. Хамгийн түрүүнд энэ эрх зүйн орчныг бид нөр өөрчлөх хэрэгтэй. Төлөөлөгч хийж байгаа төсөвдөр хяналт тавих гэж байгаа өөрөө төсөв зарцуулж болохгүй. Маш энгийн мөртлөө ягаад ч юм одоо болтол ингэ явцсан байна. Энэ бол сонсголын үр дүн. Энэний дараа энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг бол улсын их хурл ярих ёстой гэж бодож байна. Ажлын хэсэг бол санал дүгнэлт боловсруулан байнгын орон дээр хилцэн тогтоолын төсөл гарах юм бол улсын их хурлын чуулганаар хилцэн. Тэгээд
зөвхөн одоо шинэ эрх зүйн орчин өөрчлөхөөс гадна одоо байгаа эрх зүйн орчны дотор за эрх ашигын зорчилттой байж болзошгүй бол одоо жишээ нь таны дээр ахалж байгаа аж ахуйн нэгжийн төсвийг хурал батлах байгаа бол би одоо орохгүй зөрчилтэй байж болно гэд мэдүүлэг өгөөд ордог хуультай тэр хуулийг хэрэгжүүлээгүй байна. Тэр хууль дээр ганц 2 тохиолдол гарсан байна. Тэрний талаар нь Иргэдийн төсвийн хурдлын тэр протоколыг бол энэ ажлын хэсэг бичгээр шаардсан өнөөдөр ирүүлсэн. Өөрөөр хэлбэл 6 сарын 10-нд явуулсан бичиг хариуд өнөөдөр өгсөн. Тийм учраас энэ дээр бол бас хариулт олцох хэрэгтэй гэж бодож байгаа. Таны хувьд одоо хувь гишүүний зүгээс одоо хуулийн урдны зам сэлдээд түг нь хоёр хил хамтад төсөл байгаа шүү дээ. Энийг нь цааш дээр үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна уу? Одоо ялангуяа хуулийн урдны замыг болохоор нөгөө транс маршрутыг нь бол өөрчлөөд төсөв төрхийг нь бууруулаад хэрэг үргэлжлүүлж болно гэдэг зүгж байна. Сонсогд байна. Тэ. Ер нь эдгээр чинь бол энэ том мөнгөний чи ард шийдвэр гаргалтууд нь буруу шуваад өрн дараа хийгээд бөө өрөнд ороод байна гэдэг нь шүү дээ. Тэрнээс үүш тэр төсөл нь яаж явах нь гэдэг бол ном жураараа явдаг бол тэгэл явна. Туул дээр бол би бүр анханасаа энэ чинь угаасаа бүтэхгүй төсөлгээд эсрэг байр суурьтай байж. Тэгээд одоо дахиж давтаж тайлбарлаад шаардлага гаргалах. Нэг зүйл хэлэхэд урьдчилан хөтөлбөр гэдэг 500 тэрбум өргөцсөн гэж яах гатч өгсөн юм. Юунда яарад байгаа. Нөгөөх нь болохоор зэрэг нөгөө хүлээж авсан компани нь бас талаас илүү нь үрцэн гээрээ сууж ийн гэл. Тэгээд одоо яах гэж байгаа нийтийн мөнгийг өрн тарсан хийсэн хүмүүс энд хариуцлага хүлээх л ёстой. Тэрнийх нь хаана хин хариуцлага хүлээх ёстой гэдгийг бол олж тогтоож л таараа. Жохон цаг хугацаар байх. Гэхдээ бүх зүйл бол тодорхой байна.